Гинхтүүл Оргилбаатар гэдэг хоёрдугаар компанид ороод одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. Би чинь яг энэ төсөл дээр гэж ярих. Төсөл дээр 13 жил ажилласан байна. Хоёрдугаар компанид 7 дахь жилдээ ажиллаж байна. Анх нөгөө нэг энэ програм сонгогдчлаа гэдгээ бас үйлдвэр дотор явж байсан хгүй байжуулах үйлдвэр дотор. Тэгээд танихгүй дугаараас залгаа. Тэгээ бодож явах хугацаанд эхлээд бичээд дараа нь энэ болохгүй юм байна гэж голоод буцаж бичээд тэгээл за сүүлчийн өдөр байхад нь тэгээ явуулцсан. Тэгээ өөрийгөө нэг яг тэгээд юу тэмцэж гэж бас бодоогүй л дээ. Тэгээд олон хүмүүс оролцож байгаа тэр нь. Тэгээд байжс чи нэг өдөр харин уцс дуурайд глобал намаатс юу сонгогдсон байна. Баяр хүргэе гэлтгэхээр байж байгаагаар ялцлагаанаар өрөөгөө чимээгүй газар очиод тэгээд сонгогдсон гэдгээ дуулаад их баярлсан. Тэгээд анх тэмцлээ гэдэг мэдрэмжтэй ээжтэйгээ хуваалцж байсан. Тэр хором акшн л надад хамгийн их сайхан санагдсан. Яа тэгэхээр би хамгийн түрүүнд сонсчод ээжтэй хэлчихсэн. Тэгээ ээж минь тэрийг сонсоод маш их баярлж байсан. яг баруун Австралид, баруун хойд Австралид яг Риогийн нийт 17 ил уурхай төмрийн өдрийн. Тэрийг болохоор шууд нэг уурхай гэж авч үзээд Пертэс 1500 орчим километрээс удирдах байгаа байхгүй бүх юм. Энэ аяллыг ингээд зохион байгуулад тэгээд ингээд ийм юу гаргаж ирээд цаанаасаа яг тэр хөтлөрийн амар гоё бэлдээд ингээ яг хүнээ анхаарад энэ нь бас нөгөө хүндээ урам зориг ч юм уу тэгээд үзэж харсан юм эргээд яг нүдэн дээр нь хэрэг болохгүй ч гэсэн ер нь яг өөр газрах ямар байдığım бэ манайх ямар байдığım бэ гэж харьцуулсны дүгнэлтэн дээр бас хүний бас нэг тодорхой хэмжээгээр амар их урам зориг өгч урагшаа явах тийм юу юм гоё хангаж өгч байгаа байхгүй юм. Төсдөөдлөө нөө хот байна, уурхайн талбар байна уу, уурхайн кемп байна уу, уурхайн тосгон байна уу? Яг нэг стандарт. Тэрний юун дээр үндсэн дээр аюулгүй ажиллагаа тэнд яг мөрдөж ажиллаж. Глобал намаатс хөтөлбөрийг зохион байгуулахад идэх зүтгэл гаргаж оролцсон бүх хүмүүстэй болон манлаа хүний нөөцийн манлал ур чадвар хөгжүүлэлтийн багийн хамт олонд баярлалаа илэрхийлье.